2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр буурал найрагчтай хийсэн сүүлчийн ярилцлага энэ өдөр үзэгч олонд хүрч байж. Нэвтрүүлэг болохоос 2 хоногийн өмнө Бавуугийн хавсрангоо над руу уцтаад за одоо би нэг ярилцлаганд ч орё доо гэж хэлсэн. Өмнө нь хэд удаа ярилцлагадаа урихад дандаа л улс төр ярьж идэгэн би одоо юу ярих вэ гэж цааргалж ирсэн юм л да. Ингээд битүү ярилцсан хэрэг. Та энэ ярилцлаганда он цаг ярилцахыг хүсдэггүй маа. Он цаг дуугаа байхыг эрхэмлдэг гэж хэлсэн байгаа. Одоо бол би үүнтэй санал нийлэхгүй байна. Яагад гэвэл Бавуугийн лавсран гэдэг эрхэм найрагчтай амьдарч исэн энэ он цагта дараагийн олон үеийн монголчуудад үлдээх мөрөөдлийг, санаашрлыг, эмзэглэлийг бас их тэмүүллийг үлдээсэн гэж бодож байна. Тэгэхээр таны амьдарч исэн он цаг дуугаа байхгүй. Харамсалтай мэдээ сонссон 3 дахь өдрөө би энэ ярилцлагын тухай, энэ үгний тухай бодож явна. Ийм ч учраас энэ нэвтрүүлгээ өнөөдрийн та бүхэнтэй дахиад нэг хуваалцъя гэж шийдлээ. Эрхэм үзэгчтэй хоёр амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизэн шууд нэвтрүүлэгт анхимаас сэтгүүлч оюун чимэг та бүхэнтэй мэдчилж байна. Өнөөдөр би нэвтрүүлэгтээ Монгол улсын төрийн сойрхолд ардын уран зохиолч яруу найрагч Бавуугийн лавсран гүрж ирүүлээд байна. Юуны өмнө урилга хүлээж авсан танд баярлалаа. Таныг би нэвтрүүлэгтээ урихдаа бидэнд өнгөрсөн он жилүүдээс авч үлдсэн санамж сургамж, хэд ирээдүйдээ авч яваад үлдээх үнэт зүйлсийн тухай гэдэг их олон зүйлийн тухай ярина гэж би төлөвлөж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ Монголынхаа яг энэ өнөөгийн цаг үеийг, цагийн байдлыг тодорхойлохдоо монголчууд хагарталтаж байна гэж их ярих болчлоо. Олон жилийн өмнө бид нар чинь түүхийн хичээлээс л тэр дээвэр үед омог аймагуд хоорондоо хагаралдаж ижсэн болохоос энэ цаг үеэ яагаад бид нар ингэ тодорхойлдог болчихвоо? Би тэгэхээр ярихдаа би энэ дэвтрийг урдаан тавьж үе гэж бодсон юм. Яагаад гэвэл би хүнээс сонссон буюу номноос улсын юм бичээгүй бодсон юм тэмдэглэсэн. Тэгээд өөрийнхөө бодсон тэмдэглэсэн юм унших бол бас хаяа зарим үгсгийг харах бол тэр болохгүй л гэж бодоод аваад ирсэн. Энэ бол болно үү? Болно. Би бол Монголын нэг л бие хүн. Бид бол монголчууд өнөөдөр доошоо харсан асуултын тэмдгэнд л өлгөөтэй. Яагаад гэсэн яах вэ гэсэн асуултын тэмдгэнд орол амьдарч байна л да. Тэр дүүжлээтэй байгаа хүний нэг нь л бие л дээ. Яагаад гэвэл зохиолч хүн бол ард түмний дунд их ойрхон, сэтгэлд нь их ойрхон, сэтгэлийн хөөрх догдлох, гунх гутрахт нь их ойрхон амьдардаг болохоор би өөрийгөө би хүнтэй ойрхон байгаа л гэж бодож байгаа. Тийм л амьдарч байгаа хүний л нэг тэнд сэтгэл зовдөг, зарим сайхан юмд баярлдаг. Би нэг тийм л хүн л дээ. Тэгээ өнөөдөр энэ нэвтрүүлэгт би ямар нэвтрүүлгэнд толгоогоо авчуулж байгаа юм мэдэхгүй. Яг л ихтэй бол би ямар ч байсан бодсноо дуурай гэж бодож явсан. Тэгээ надад сайхан боломж олгосон. Намайг харах гэж магадгүй цөөнч болсон телевизээ хараад сууж байгаа хүн болгоны тарихны таашд баярлалаа гэж хэлмээр байна. Сая эхэлж хэлсэн одоо оршил гэхүү тэр хэсгээрээ бид нар чи өнөөдөр яах вэ гэдэгт асуултанд л хариулт ирээд байгаа хүмүүс гэд бодчихлоо. Яагаад юм болчихсон юм бэ? Гэхдээ энийг одоо он цагаас асуухаар чинь он цаг бол үйл явдлын дистратай хүмүүсийг тухайн онцгтой амьдарсан хүнийг үрсэн, мөлийлгсэн, зарим нь бол бадраасан, шатаасан тийм л санамжтай болохоос он цаг ярьж өгдөг юм л да. Хэрвээ он цаг ярьд гэсэн бол би өнгөрсөн он цагуудаас өстой урууламын татаж агаад тэмээс өглөж байгаа юм шиг асуумаар байна. Тэгэхэд бол он цаг даанч энэ тухайд бид нартай хутгалдаж ярихгүй л дээ. Яагаад гэвэл он цаг гэдгийг бол бид нар туучж өнгөрч гэн гэж хүмүүн андуурдаг. Гэтэл он цаг бидэндээ бүр гიშгэж өнгөрдөг учраас бид бол энэ талаар хариу авч чадахгүй л байгаа юм л да. Тэгээ энэ хагралын тухай өөрөө түрүү асууж явах шиг байна л. Би энэ хаграл юу бол намуудаас ихтэй гэж боддог. За. Энэ намын
Газар хөдлөлтөөс боллоо гэх шиг сандал хөдлөлтөөс болсон тийм ан цав намуудад байдгийг байгаад байгаа юм. Хараад байхад энэ намуудад. Тэгээ энэ хагарал бол тэднийг нэгэн зорилгод нэгдэхийг битгий хэл. Зүгээр нэг нэгийг нь тодорхойлох тодохын тулд яатсан юм шиг тийм хэлбэрт ороод. Тэгээд намууд маань бол дотроо хэгжнэт практикуулдгийн ингээд тусдаа практик нам гэж алга шүү дээ. Тэгээ нөгөө харж байгаа сонгуульд ордог хамгийн том загвар бол нам тийм ээ. Тэгтэл нөгөө том загвар маань бол хагарлын загвар болчиход байгаа байхгүй. Тэгэхээр чи хүн нам харьяалаараа ч юм уу хүнд итгэдэг тэрнийг саашаадаг талаараа бас нэг таалагддаг нам байна шүү дээ хүнд чинь ирэх байна. Тэрэндээ хуваагдаад бас дороо хагарч чаддаг байхгүй. Энэ хагарал бол дээд хагарал бол дороо очиж хагаралдаг. Ийм л юм бэлээ. Тэгээд энэс болж бол намын үүнийг хямдарч байгаа юм л та. Нам гэдэг чинь нэг хэсэг тэнгүүдийн бөөгнөрлийн одоо бэли юм уу бэлгэвч биш шүү дээ. Нам бол байх ёстой гэж бодож байгаа юм. За нам бол сонгуульд энэ намын журмаар оролцдог энэ төр бол дэлхийд зөвшөөрөгдсөн шилдэг шалгарсан арга гэж үздэг. Тийм цорын ганц гэж ярьж байна. Тийм цорын ганц гэж ярьж байна. Өөр арга байдаг юм шиг байгаа юм. Энэ ч бол гэхдээ энэ дотор үгэлгэж байгаа юм бол том намын цул хүч гэдэг л одоо цул нэгдэмэл хүч. Буруу юм хүртэл цул нэгдэлтэй байвал хүчтэй байдгийн шүү дээ. Буруу юм хүртэл шүү. Тэгэхээр зөв юм яагаад нэгдэж болдгоо юм бэ? Тэгээ энэний дараагаар гарч байгаа нэг дотор ноцтой юм бол урвалтууд байгаа юм. Үзэл бодлоос урвах, таарах тохиромжгүй болоод урвах, ашигтай нөхцөл ирж урвах, тийм ээ? Бусдад таалагдах, илүү таалагдах гэж урвах ийм урвалтууд байна л да. Гэтэл Монголын их цаазад бол агуу их Чингис хааны их цаазад бичгтэй бол урвагчийг цаазал. Урвагчийг авсан хүнийг цаазал гэж байгаа. Энэ бол урвалтыг бүр цаагуур нь бүр мухарлж өгч байгаа. Байх газаргүй болтол ингэж хуульчилдаг юм байна. Ухаантай хууль гэдэг бол тэгэхээр энэ урвалт шарвалт гэдэг бол над бол энэ ямагт таалагддаггүй л байдаг юм да. Та нам дотор байсан хүн. Би байсан. Монгол Ардын хувьсгалт намын гишүүн байж байгаад 2000 онд би үзэл бодол дарахгүй нэ гэж баталгаа өгчөөд. Гэтэ би баталгаа өгöd гарахтаа ганцхан юм таравччихсан. Миний эсэг 57 жил дээр баталгааг үргэлжлүүлсэн байдаг. Тэгээ би аавынхаа өмнө том нүгэл хийлээд таны цөлөх нөр үнэн ч санг би чадсангүй гэж гарахтаа би дотроо гасалж гарч ирсэн. Би намайг муу хэлдэг. Монгол Ардын хувьсгалт намыг юу гэж. Би маань намыг ард тус намыг муу хэлхийг хүсдэг. Яагаад гэвэл дотор нь монгол хүн бүрэлдүүлж байгаа юм тэрнийг. Зөвхөн монгол хүмүүс бүрэлдүүлж байгаа байхгүй. Тэгэхээр би монгол хүмүүсээ нулимх монголоо нулимх хэрэг бол надад. Заавал тэр нэгдэл дунд байх шаардлагагүй л гэж үзэж. Тий. Тэм дунд ийм нэг хувилдаан шиг юм нэг ийм хууринсан юм ийм юмд тэгээ хүнийг их амархан хайдаг. Олсондоо хөл алдаж гүйдэг, олсноо дахиад хайдаг. Энэ гээхийн намд бол байж болмооргүй санагдсан байхгүй. Ингэж охирсон улсууд бий л намаас. Туйлшрал хэрэглийн юм руу яваад байна уу юу? Туйлшралыг бол энэ манай мэрэгд номтой мэрэгд тодорхойлохдоо донтолт элирхийн шалтгаан гэдэг. Элирхийн шалтгаан гэж тодорхойлт юм байл. Донтож элирхийн шалтгаан гэж. Тэгэхээр бол энэ туйлшрлаас яаж гардаг юм бэ гэвэл дэрэгдэн дандаа эрэх цүүлэл эгээрл дагуулж өөрийгөө дотгошон чимээлж явах явдал бол энэ туйлшрлаас залах юм шүү дээ. Гэхдээ нам чи нэгдээд бүгдээрээ туйлширчдаг юм. Дандаа хувь хүмүүс туйлширдаг байхгүй. Туйлшрлыг нэг хүнээс л үүснэ. Нэг хэсэг хүнээс л үүснэ. Би энтэг адилхан улсууд зөндөө буй бол. Энэ нэгдсэн цул туйлшрал чинь бол намайг хамгийн хүчгүй болгодог, ард түмний дунд үнэгүй болгодог шалтгаан байхгүй. Би төрийн оройн дээд эрхмүүдэд гэсэн захиа өчөж байгаа. Энэ захидлын гол утга чанар нь юу юм бэ гэвэл яахан яаж явах нь та нар мэдэх юм байлаа. За энийг орхий. Гэхдээ яаж байгаагаа ойлгохооч гэсэн би тийм шаардлага тавих гэдэг. Та нар яаж өгнө гэдэг одоо нь ойлгоо. Одоо яг энэ цаг үед яаж өгнө гэж. Энэ онцг та нар яаж өгнө гэдгийг ойлгоод өгөөч л гэдгийг шаарддаг гэсэн. Тэгэхээр энэ хийрхлийн энэ тухай би ярмаар байна. Би саяхан нэг их өөрчлөн сонирхолж ярихад Монголын одоо амьд байгаа 90 хэдэн настай хурандаа генерал усан өмгөөн бичсэн их барилга бүх
түмний үйлсгсэн нэг сайхан дурсамжийн ном гаргаж. За. Би тэгээ тэр номыг уншлаа. Би ч одоо барилгаа сайхандаа хол хүн шүү дээ. Барилга байтугай баг байхдаа элсээр гэр барил үтсэн ч юм уу ч юм уу. Тийм хөөхд. Тэгээд энэ барилгын тухай уншихаар би юу гэж бодсон бэ гэвэл тэр олон Монголд өргөжсөн барилга хэрхэн баригдсан, тэн төсөв, эдийн засгийн боломж, социализмын боломжтой нөхцөлийн тухай л нэг магтан дуулах байх та гэж бодохгүй. Тэгээд уншаад байжсэн чинь нэг сонин тохиолдлын тухай бичсэн баг. Энэ драмын театр байгаа энэ ордон байна шүү дээ, энэ сүм шиг. Энэ бол залуучуудын ордон гэж анх байгуулагдаад Цэнхэр, Ногоон, Цагаан гэсэн 3 танхимтай ард түмний хандвар болсон байсан байхгүй. Энийг бариулахад Чимэд гэдэг архитектор одоо мундаг хүн ажиллаж байсан. Тэгсэн яг залуучуудын ордон ашиглалтанд ороод ингээд яасан чинь нэг их албаны хянаатай хийргсэн нөхөр очоод Монголын социализмын үеийн залуучууд сүмд орхолж гинүү. Энийг нураа гэсэн гэж байна. Сүм хэлбэртэй байна гэж. Тэгэхээр зөрсөөр байгаад тэр чигээр нь одоо барьцсан. Тэгээ тэрний багны оройны тэр карпаген гэж ярьдаг. Тэрний морин толгойтой юу энэ төр бол Монгол давтагдчихгүй орон байдлын үйлдэлсэн шүү дээ. Хийрхэл гэж энийг хэлж байгаа. Яагаад одоо бол сүмд орсон хүн баярлдаг цаг болоод байна шүү. Сүмд. Тэгсэн чинь сүм хэлбэртэй юмд социалист залуучууд орж явах юм уу гэж ингэ дайрч байсан баг шүү. Тэгэл усан бод урталдаа тэрний бичсэн байлээ. Над их сонин санагдсан. Хийрхэл гэдэг. Тэгвэл өнөөдөр за тэр үед бол тэр сүмд орчихно гэд үзэл сурталын айхтар шашингийн үзлийн үүднээ тэгчиж өнөөдрийн тэгвэл хийрхэл ямар байдлаар дөрөв хувиргацсан байж гин гэж та харж байна. Энд чинь нөгөө хэлмэгдүүлэлтийн 32 оноос нэлээд хол болж байгаа явдал шүү дээ. 60-аад онд болж байгаа явдал шүү дээ. Хүний сэтгэл хийрхэл бол их удадгийн байна гэж би бодож байгаа. Энэ хийрхлийг чи үргэлжил өнөөдрийн төрд байгаа л байна. Байж л байна. Гэхдээ яасан муу юм ямар удаан шилж ирдэг юм бэ? Сайн юм ямар удаан морилдог юм бэ? Би тэгж боддог байхгүй юу? Одоо хийрхцгэж байна шүү дээ. Нам үзэл бодлороо, нам өөрийнхөөрөө одоо бодсон санснаа нэг өөр өнцгөөс харсан ухаантай улс болох гэсэн. Ухаантны зовлон. Тэр баядгийн ухаантны аслан гэж зохиол байдаг да. Горе отумаа. Тий. За энэ үү шиг ухаантны аслан болж шүү дээ. Нэг өөр өнцгөөс хардаг. Тэгээд нэг энэ утгаараа ингэж. Монгол хэлний зүйд утгыг хэлж хэлчихээд дараа нь хэлдэг өгүүлбэр гэж байдаг. Энэ утгаар гэж ярих юм. Тэгээд нэг ийм улс төрийн жаргонууд ороод ирсэн. Нөгөө нь ард түмэнд ойлгохгүй. Гэхдээ тэрнийг бол хүн болго ярьж байна. Хүүхэд хүртлийн утгаараа гэж байна шүү дээ. Жаргон бол ийм халдвартай. Жаргоноос болж хэл мөхнө. Хэрэггүй жаргоноос болж. Тэгээ энэ далд би хэл рүү халтраа явууллаа л да. Таны нэвтрүүлгүүд одоо Монгол тулгатны 100 эрхэм дээр хүмүүстэй ярилцж байхдаа ч гэсэн та Монгол хүний уураг тарих оюун ухаан онцгой гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ таны амнаас гараад та хэдэнтэй хэлдээд ерөөсөө бид нар чи энийг яриад ирэхээр бусдыг өөрөөсөө дөвөөлөх бас нэг хийрхлийн нэг гიშгүүр нэмээд байгаа биш байгаа даа гэж боддог. Яалаа гэж үний юм чи монголчуудын энэ жижигхэн хүүхдүүдийг хэн аврагуулж байгаа энэ ой тогтоомж. Гэхдээ та нар харалдаа тэр монгол хүүхдүүдийн нүдний галзаг 2-3 настай хүүхдийн сахим хэрэгслүүттэй харьцаж байгааг энэ хүртэл харалдаа. Бүр нэг заяач гсэн. Харин харамсалтай сүүдэрнэ гэвэл муу юм ихтэй сурдаг, сайн юм ихтэй сурдаг л байна. Өнөө тарихчин хүртээгтэй учраас. Сүү гэдэг, эхийн сүү гэдэг, энэ цагаан сүү гэдэг бол биеийн дотор байгаа бактери, микроб, барамнуус одоо юу гэдгийг бүгдийг адилхан үрсгээд хийж байна. Сүү шиг юм да. Тэр чинь одоо ухаан гэдэг бол муу юмд ч гаргуулдаг, сайн юмд ч гаргуулдаг, сүүл угаал адил юм л да. Хэм монголчууд бол толгой өндөр ард юм. Би нэг хаач бүр хашгирч хэл. Тэр байтугай. Их орноо хамгаалъя гэж хашгирч байсан бид толгой өндөр улс гэж хашгирч байгаа бол хамаагүй үнэтэй сонсогд. Тим толгой өндөр улс чинь яаж чавстаа гэж хэлүүлэх бол бүр ичгүүртэй сонсогд. Би сүүлийнх нь ялыг дамруулахад гэж хэлж байгаа. Ийм ухаантай улс ийм байх юм бол их орн чинь ийм байх юм бол гэж хожим тавлах хүний үгийг хангалах гэж би өнөөдөр ингэж хэлж байгаа. Тэгүүлэхгүй тул бид өнөөдөр цогтой, зоригтой, ухаантай амьдрах хэрэгтэй шүү дээ. Оюуны асар их хүчин чадалтайгаар эрч хүчтэйгээр амьдрах хэрэгтэй гэж би боддог юм л да. Бидэнд бол эрхчлөө хүний эрх гэдэг чинь бол бидэнд эрэхтэй хашгирч ирсэн шүү дээ. Чанга хашгирч ирсэн байхгүй юу? Эрхчлөө тийм ээ хүний эрх гэдэг чинь бол эрхчлөө хүний эрх гэдэг л ингэж ирсэн. Тэгээ би сүүлд нь бодож байгаа. Гэхдээ энэ их пал гэж бууж байгаа энэ эрхчлөө чинь бодох, сэтгэх, бүтээхийн эрхчлөө байсан биш үү та. Их бяцлагын эрхчлөө байсан биш үү та. Тийм ээ? Бодод олж хэлсэн болгоно
хүнд хэлхийн эрхчлөө байсан юм биш уу да. Бодож ирэхийн эрхчлөө байсан юм биш уу да. Гэж бодох хэмжээнд төрсөн шүү дээ сүүлдээ. Бид нар тэмцэж байгаа нэгээ бүтээснээ нураах. Бүр байтугай цус үзэхээс л болгоомжлох хэрэгтэй. Бид нар хөндхийн хэрэггүй шүү дээ. Тэрнээс л болгоомжлох хэрэгтэй. Тэмцэх хэлбэрүүд байна. Соёл ертөнцийн 21-р зуунд бол тэмцэх хэлбэрүүд бол өөр юм жилсэн. Эцсийн эстэн чадхаваар байхаараа өөрөө үхэж тэмцдэг. Мартин Лютер Кинг шиг. Би өнөөдөр явнаа. Их олуулаа яваа гэж утсан би өнөөдөр ганцаараа явна гэхтээ. Тэгтээ намайг Нобелийн шагналтай байсан. Тийм мундаг хүн байсан гэж битгий хэрээрэ гэж хэлээл яваад гэж байгаа шүү. Би тэр ямар мундаг хүн бэ? Өгсөн хойноос алдаршихыг хүсэхгүй байгаа хүнийг агуу хүн гэж шийх. Тэг чин амьдаа бушуухан алдарших гээд үхэж алдаад байгаа болс чи инээдтэй харагдаж шүү. 20 дугаар зууны нэрнүүр хоёрыг хойчин залууг сайлж молж мэднэ гэж Нанжмын Очрот гэж хүний шүлэг байдаг байсан. Дээрвчүүдээ социализмын үед. Гэдэг чинь бид нар чинь яруу найрагчид гэдэг чинь бас сэтгэл дотроо бас хожим болох юмны тухай, байгаа юмны тухай ярьж чаддаг байж. Гэж ингэж бодогддгийг. Ярен дундаа надад хэлсэн нэг үг байгаа л да. Та тэрийгэ санаж байгагүй. Охид долин урсж чинь гэж. Тий, охид их долин урсж. Та яагаад тэгж бодчихваа? Охин энэ гайхуулсан сайхан гоо зөкслэн энэ эсний ялдсан нас гэдэг чинь бол ямарваа нэгэн барилц алдсан төвчээрэн алдсан хүний өмнө бүгдийг нь задлсан тэр өдөр л тэр ихшнээс хойш хуучирдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл бүдүүлгээр хэлэх юм бол эрэм хоёр ингэр зөрүүлэл бие биендээ хуучирдаг. Тэгээд эдгээр маань олон хүний өмнө хуучраад явах юм. Хинэггүй болж дэндүү. Хинэггүй долин горшно гэдэг чинь алдаагч, оноогч тэр хоёрын заагийг ялгахын байгаад хоорондох ялгаа нь холдоод тэгээ ерөөсөө нэг тоохгүй хинэггүйт хэлж байгаа байхгүй. Тэр хүний хэлэх хүн энэ намайг яах вэ? Намайг юу гэж үзэх вэ? Бурхан яаж үзэх вэ? Тэнгэр яаж үзэх вэ? Ижааб нь яаж харах вэ? Ийм одоо цензур өөрийн дотоод сэтгэлийн хэмжилтүүд нь алдагдчихаар долин горших гэж байгаа байхгүй. Зарим нь эр хүн шиг зориуд аашлаад нэг мундаг. Нэг гүцсэн хүн бол тавлаа. Нэгтэй хүн бол эмгтэй л биш. Гэхдээ агуу энэ бодголыг ашид их хайрлах ёстой. Эмэгтэй хүн шиг тийм агуу юм хаав. Би бүр уулзалт болгон дээр хэлдэг. Эмэгтэй хүний өмд тарих хүрлддэг шүү дээ. Гэхдээ тэгээ боддоо өнөө агуу тарих, өнөө дэлхийн том нээлт хийдэг, төр удирддаг, дэлхийг эзэгдэг тарих умай дотор багтаж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж баг хүн байх юм бэ тэр эмэгтэй хүн чинь? Тэр умай гэдэг бол юун орд девааж юм. Тэгвэл эрэгтэй хүнийг одоо эмэгтэй хүнийг та долонгорсчээ гэд өнөөдөр ирчүүд маань тэгвэл долонгорсон гэдэг үгийг хэрэглэхгүй гэвэл та яатсан байна гэж дүгнэх үү? Татгалзаа багтаа орчинд ирчүүлэх давардаг. Юм татгалзаа бага болцсон ямарваа нэг юм ер нь боломж хүрээсэндээ хүрээд байх цаг ирчигтэн зэрэг ирчүүд их одордог байхгүй. Өөрөөр хэлбэл юу гэдэг лээ томор нь үн төрн яан янчлээ нэг тийм ярмаа. Тэрүүн шиг ирчүүл бол эмэгтэйчүүд хэрвээ алдхан төхөөл ирчүүд тэнхтээд л эмигээ харж хүмүүждэг шүү дээ эр хүн чинь. Эмийнхээ жудгаар баригддаг байхгүй. Эр хүн захираа загнаад эмигээ захираад байдаг юм биш. Эм хүний нэг цөөхөн дуураад нэг хаяа нэг үний юм хэлэхдээ эр хүн тэгэл юу ч байхгүй юм тийш. Тэгэл нам эмигээ нь дуурайд төлөвшдөг. Ижигээ нь дуурайж, аваа нь дуурайж, багшаа нь дуурайж хүн болдог. Тэгээс ном үзээд ирчүүл хүн болдог гэж би ерөөс мэдэхгүй. Би ч таны хүн л дээ Монголд дэмий хүн таалагдахгүй л байгаа Монгол хүн. Тантай ерөөсөө нэг богино хугацаанд ярихад тэр үг өгүүлбэрүүд үлдчихэд би танаас асууад байгаа. Газар эзэмшнэ гэж юу яриад байгаа юм? Газар эрхших гэж ярьдаг юм. Эрхших гэж ярина. Тэд эзэмшнэ гэдэг бол ерөөсөө насан туршдаа хэдэн үеэр эзэмшиж болно л доо. Гэхдээ уул суур нь газар шороо тэр байж байгаа өргөн уудмараа Монгол орно шүү дээ. Тэгэхээр бол түр эрхшээж л байгаа юм. Өөрийн амьдарч байгаа онцгтой эрхшээж байгаа. Чи айхтар асуулт өндлөө. Би энэ жилийн эхэнд санаж байна. Чих бузартаж сүү эдмээр муухай үгнийг сонссон. Энэ үг одоо миний чэйжинд бүр хадаатай. Би энэний төлөө одоо ийм элдийн болно болохгүй нэг аарсаар юмны төлөө босож ингэж яхаар энэ үгний төлөө босоосоо гэж бодсон байхгүй. Монголд 180 хонсон хүнд газар эзэмшүүлэх гинэ. Эрхших гинэ.
180 хоноод явж байгаа хүн чинь бол эрийн аргалаад эмийн жирэмсэн болгоод явж байгаа хонц шүү дээ. Зүгээр хонц шүү дээ. 180 хоног гэдэг нь 6 сар Монголд байл ямар ч газрыг хэдэн гаагаарч авч болох нь. Гэхдээ ийм юм бодоод байгаа хүнд бол цаазч багтаа шүү дээ. Ийм хууль санаачлаад тэгээ чимээг болцсон. Амьтан дургуйцаад нэг сэдв гаруугүй бол болцсон байхгүй. Одоо тэгээ нэг симхээр нөгөө эзгүй конопо дараал тэгээ баталчих нь айгуул. Ийм юм яхан бол ёстой би жинхэнэ ёстой би бактериагийн тайлбар тэмцэнэ. Гэхдээ бодол да гадаадад амьдарч байгаа хүүхдүүд чи яаж гэнэ? Гадаадын орнууд 10 жил болохоос нааш байнга оршин суух эрхэхгүй. Тэрнээс хойш иргэн болгоноог бол 20-30 жил хэрэгтэй. Иргэний мөн чанар эх орныхон одоо цэвэр бүтэн байдлыг тэгж хадгалдаг байхгүй тэд нэр. Цагаачдын талд тэгсэн чинь манайх 180 хонцтой зэрэгэл 6 сар болчихтой зэрэг за чи газар аваа Монголоор чи ингээ үе удам дамжаад амьдраарай. Монголыг ингэж өгөхгүй. Эн чи ёстой урвалт эх орныг сүйтгэх бодлого. Тэгээ ийм өгүүлбэр сонсоод би их бачимдсан. Одоо ч миний бачимдал гараагүй байна. Хэрвээ ийм юмтай хууль гарах юм бол би яалтай юм ерөөс. Та загталтай энийг бичих гэж байгаа мó бас. Гэхдээ дурдахаас биш яах. Би хэрвээ ийм хууль гарвал бүр шүүх хөхмээд байна. Тэгж ярих юм бол энд одоо энэ төрийн түшээдэд дотор чинь ерөөсөн эдсийн юмны хөндүүргүй хүн байгаа мó? Ухаад байл. Байхгүй шүү болж байгаа. Хөндүүртэй дандаа юм идсэн хөндүүртэй. Нэг л яах юм бол хөвчих гээл холбоо хөөх гэж байгаа юм шиг. Би энэний дараагаар бол юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл энэ дээр л ихэл бэлдэж байгаа юм л да. Аминдал одоо хүндээ ард түмэнд л одоо худлаа юм ярих худлаа ухаантай хүн болох шиг тийм ичгүүр ерөөсөө байдаггүй. Тэгээд би энд нэг үгийг айхтар боддгийн хүн хүнээн бол чимдэг болохоос тодорхойлдгүй юм гэж. Одоо бол хүн хүнээн тодорхойлохын өвчин тусч байна. Шилэх, тодорхойлох, нулимах, зайлуулах, тийм ээ, ойртуулах. Өөртөө таалагдж байгаа хүнтэй ойртохын хүслэн гэдэг бол энэ хууль да. Энэ бол хууль да. Чамд таалагдах хүн чиний дэргэд байх ямар албатай. Хүний хань биш. Зүгээр ажил дээр нь хүртэл таалагддаг хүн гарын дорн ингээл хурууны ингээд хөдлөхөөр доошоо суучдаг. Дээж нэгэ босоод ирдэг. Тэгвэл та ямар шалгуурыг тэгвэл ямар шалгуурыг гартаа атгаад байгаа юм чи? Мөн чанарын шалгуур хэрэгтэй энэ төрд. Эхийн сэтгэл, эр зориг, хүн чанар, мөн чанар төр барьдаг. Энэ хэрэгтэй. Маш оюунлаг байх хэрэгтэй энэ Монголын төр. Би өнөөдөр одоо энэ гараад ирсэн хэдэн хүүхдүүдийг бол би их таашааж байгаа. Хэдэн технократууд. Тэр цахим өртөний тулгаан энэ төргээд нэг сайхан залуучууд, Батөргөл энэ төргээд нэг сайхан залуучууд нэгдээд биш. Гэхдээ би эднэрт мөн их баярлж байгаа. Гэхдээ харахнаа бүр нэг нүдэнд дулаах. Юм дүгнэлт өгцсөн. Өнөөгийн он цагтаа болоод явж ирсэн замналтанд дүгнэлт өгчихсөн. Тэрнийг нь цуглуулж бодоод эцсийн гаргалгаа нь гаргацсан хэдэн залуучууд нийлээд сууж их ямар сайхан юм бэ. Тэгвэл тэр залуучуудыг одоо таны яриад байгаа энэ тэр нөгөө нэг зарим талаараа болохгүй юмны эхлэл болчиход байгаа тэр намууд руу ороод гарч ирэх тэр одоо боломж нь байгаа гэж харж байна уу та? Мэдэхгүй. Намын дундуур орох цай хэр байдгийг мэдэхгүй байна. Мөнд намуудаас л одоо сонгуульд бол намууд л оролцсон. Гэхдээ бол би энэ намуудыг бол чанаржаасай, сайхан болоосай гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл эднэр бол өөр өөрийн намын зорилготой нэгдээд Монголын төлөөс нэг зорилгодоор үл нэгдэж байгаа байхгүй юу? Бүх юм нэгдэх ёстой. Жишээлбэл сөрөг хүчин гэж байна. За тий. За сөрөг хүчин гэж байхад бол сөрөг хүчин бол зайлшгүй хэрэгтэй. Би сөрөг хүчний тухай ингэ тэмдэглэж ирсэн л да. Энэ бол сөрөг хүчин гэдэг бол ерөөсөө билүү юм гэж, тийм ээ? Буруу дутуу бодсон шийдэнд бол заналтайгаар биш, саналтайгаар залруулах хийдэг. Сөрөг хүчин. Тэгээд оюунлаг сэтгэлгээний хилцлийг бий болгодог. Өөрийнхөө өнцгөөс юмыг хардаг. Тэр өнцгийнхээ буруу зөвийг одоо олонготон шийдүүлдэг. Тийм ийм хүчин, сөрөг хүчин байгаасаа гэж боддог байхгүй юу? Тэгтэл сөрөг хүчний хөлсөг бол навш. Олонхын хөлсөг бол хойл. Нэг ийм юм ээлжлээд байгаа байхгүй юу? Сөрөг хүчнээ сонсохгүй шүү дээ. Сөрөг хүчинд сонсогдохоор хүчтэй алхам хийхгүй байна. Нэг л зансан хамтрахгүй бол ингэсэн гээ. Тэгээ явж сандал хөдөлснөөс намуудад цав суужээ гэж миний хэлээд байгаа тэр. Газар хөдөлснөөс сандал хөдөлснөөс болж намуудын хагарал үүсээд.
Үгүй юу хүсээд байгаа юм бэ эдгээр ахин дахин цаашаа. Монголын төлөө өргөдгөл хэрэгтэй шүү дээ. Өөр юм тийм хариуцлага шүү дээ. Үүрэг ирлээ гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Та бүхэн яриач чинь бол одоо сонгуулиас жилийн өмнө болж байна. Сонгуул эхэлсэн шүү дээ. Сонгуулийн миин эхэлсэн байхгүй. Миин гэд нэрлэдэг байхгүй. Миин. Тэ. Сонгуулийн сурталчилгаа гэдэг бол цаг өөр юм ээ. Барата шарата гэж зарлал их цэгмэн та нар гэдэл ингээл над бол яг цаг өөр юм ээ санагддаг байхгүй. Тэр нь дандаа худлаа байдаг. Тэгээд эн чинь сонгуул бол эхэлсэн. Одоо сонгуульд орох улсуудын шүдээ хавираа давтаж байгаа. Гэтэл би Монголын төр тэнцэх хүн болов гэж бодхоос илүү би ямар ч байсан тэнцэнэ гэсэн ийм бодолтой болчихлоо шүү дээ эднэр чинь. Өөрийгөө чимээлээгүй эхлээд өөрийгөө жоохон дотгошоо чимээлээч. Чадахгүй л зүгээр л гүйцэтгэгч, ард түмэн төрийнхөө шийдвэрийг хүлээгч, зөвшөөрөгч, сайхан ард байгаач. Сайхан скетэн байгаач. Сайхан инженер, сайхан нээлт хийдэг эрдэмтэн байгаач. Тэгээ энэ нэг аюултай юм нь бол эрдэмтэд их шоудар боллоо л доо. Одоо эдний тоглолтыг нь актимийн тарах, хүрээлэнгүүдийн тарах, шинжлэх ухаан төр барилцдаг юм шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг чинь Монголын төрийг барилцдаг юм шүү дээ. Яахаараа энийг ад үзээд байгаа. Яахаараа тэр олон хэрэггүй агентлагууд олон юм байгуулад байгаа. Шинжлэх ухааныг ад үзэж байгаа орн дэлхийд байдаг юм уу? Дэлхийн нээлтэн дээр тогтдог гэж. Нээлтээр хөгждөг. Тэр шүдээ хавираа твтж байгаагээ та тодорхойлчлаа. Тэрэн шиг төр барилцах ажилд оролцох гээд байгаа хүмүүст илүү хилээд байна уу? Зүгээр одоо жирийн хүмүүс ч гэсэн энийг бас бодмоор л болцсон юм шиг санагдаад байна. Би одоо төр барих гэж зүтгэдэг улс л хэлэх гээд. Улс төрийн шуналтнуудад хэлэх гээд. Улан гассан. Эдгээр чинь нэг хэсэг байж хатагаан зэрэг л хүлэн зөвшөөрөгдөөд л манайхан тэгээд нэг одоо манжид хэдэн жил байсны нүглээс болсон юм уу нэг долгоноор дуу юм аа. Тэрийг яхан дээшээ гарцсан л бараадад үүчдэг. Ашигтай хүн болгоны бараадад үүчдэг. Нэг ийм муухай зан нөгөөдүүлийг бүр ингээд ийм хөөс шиг юмнуудыг бүр улам том болгоод хийлээд нөгөөдүүл нь би хэрэгтэй хүн байна гэж өөрийгөө бүр ойлгоод. Тэгвэл Монголын төрч ёсны түүхэнд хамгийн хэрэггүй новш болсон байвал яах вэ? Эцсийн эцэст, онцгийн эцэст. Түүх яллаа шүү дээ. Өнөөдөр ямар ч гэм зэмгүйгээр өнгөрч байгаа хүмүүс хожим нь түүхээр яллагдана гэдгийг ойлгох ёстой. Хүн төрлөختөн бол ард түмний тэмцэл уур хилэнг эцэст нь хүргэснийхэн төлөө цусаар унтрааж чадахгүй тийм юмтай нүүр тулж байсан шүү дээ хүн төрлөختний түүх. Цусаар унтрааж чадахгүй тийм орчинд орж байсан шүү дээ хүн төрлөختний түүх. Гэхдээ яагаад энэ мэт чи боддоггүй юм? Энэ ард түмний хилэн, энэ уур гомдол алдаа бий л дээ бид нарт. Жигд байх гэдэг, зүгээр амьдрах гэдэг бид нарт бас гин юм бий л дээ. Яг тэгвэл пал гэдэг нэг тийм юм амсуулсан байхгүй юу? Тавхтай идэ ягааг бол дээрээс нь чихэр нэхэхгүй шүү дээ хоосон бол. Тэр чинь нэг юм амсуулсан байхгүй эднэр чинь. Нэг хадамжтай олсуулах дальдал худлаа явж үз халамжуул доромжлол. Чи амьдрч чадахгүй юм байна. Чамайг би тэжээ гэсэн доромжлол. Улс оронд бол зайлшгүй ядуугаан тэжээж ухаантныг асрамжлах үүрэг бий. Тэгээ энэ чинь ялгаатай шүү дээ. Тэгээ жигдхэн гэдэг ингээ бэлэнчлүүлээд. Тэгээ энэ бол сэтгэлгээнд хүн дасан шүү дээ. Хүний буруу шүү дээ. Ард түмний буруу нь юу байгаа юм? Өгөөд байх юм байна. Төрмөн боломжтой байгаа юм байна. Өөхөх. Өөхөө байцгаар наад чадхаа байлаа яах нь. Хэл ам хийхчгүй. Барагтай бол. Авах юмд монголчууд хэл ам хийдгүй. Авах шунахад хэл ам хийдгүй шүү монголчууд. Явж тэрнийг ойлгохгүй байгаа эдгээр. Үндсэн монгол хүний логик гэдгийг цуснд нь байгаа тэр мөн чанар Монголын хөрсөн дээр ямар бодлого, ямар ухаан зохихыг анзаарах ёстой шүү дээ. Тэгэхгүйгээр ингэ тийм юм мэдрэмжиг байна. Төрийн мэдрэмж гэдэг бол аймаар. Та тэр би бухимдууд энд хашгичаад байна уу? Үгүй зүгээр. Би энийг чинь яг санаас асуух гээд суганд нь ээжийн минь алганы мөр үлдсэн миний анхны дээлгээ таны шүлэг байгаа шүү дээ. Тэгээд би тэрийг чи үзэж байхдаа бодохгүй юу? Одоо надад ч миний анхны дээлгээд алгын чинийхэн дээлүүдийг тэрийг ингэж хэлж ярьж ойлгуулна гэдэг яруу найрагчийн юм да. Ийнийг олж харна гэдэг айхтар юм да гэж бодсон. Та өнөөдөр жоохон
болохгүй байгаа юм илүү харагдаад байна уу? Эсвэл болж байгаа юм харагдаад. Харин тэгээд байна уу? Болохгүй юм их байна. Их байгаад байна. Сэтгэл ерөөсөө өрдөг. Миний урд нь үер хийжсэн сайн хөдөн хүртэл өнөөдөр сэтгэл төрөхгүй болсон байгаа юм чи. Яагаад нэгэн насанд энэ онцгт хүмүүс хуурж байгаа юм бэ? Бие биенээсээ. Яагаад ааш нь хуурж байгаа? Авир нь яагаад өөрчлөгдөж байгаа? Бодгол нь нөгөө л байдгаараа өнөө л нэг байдгаараа л байж байгаа. Нөгөө л хүн хэвээр. Тэгсэн чинь доторх боддог сандаг нь огтор. Энд чи угаасаа байдаг юм биш юм уу? Бүү энэ чи байдгүй шүү дээ. Хэрвээ зөв хүн шиг хүнд бол байж болохгүй шүү дээ. Аль хувирсуулсыг хэлж барах вэ? Хэд хувирч өгчлөөд хүн байж л байдаг. Гэлээ гэхдээ миний хувирахгүй дээ гэж бодсон хувирдаг хүн хувирах хоёрын үн ямар вэ? гэж боддоо. Тэгээ олон цолсон засаг ямар вэ? Сэлгээ хүн сөлснөөр Монгол улс хөгжиж юм уу? Үгүй шүү дээ. Бодлого, зорилго, чиглэл төрд зарцуулах ухаанаа өөрчилж одоо шинчилж байснаар л төр сайхан болно шүү дээ. Энийгээ бодмоор юм гэж бодож байгаа. Хоёрдугаарт ингээд Монгол орныг нэг үүмэлж байгаа юм бол дуулан шууган худлаа үнэн. Энэ дээр одоо засаглалын дээд сонгодог хэлбэрт харьяалагддаг манай сэтгүүлчид бас явдалтай байгаа. Ингээл нэг хүнтэй ярьж байгаа, хөөрч байгаа. Би чамайг бол нялхаас ч юм мэднэ, харах нялхаас. Чи битэр дээр үед ярилцлага хийж байсан. Авыг чинь амар минь сайхан байхын цагт. Тэгээд бодод юм л та нартай ирвэл биний ярилцлаганд ормоор байна. Би нэг сайн хүн болмоор байна гэлтэй биш. Тэгээд сайхан ингээд нэг төвшин байх. Тэр чинь энэ нэг эцэгхээс авч гарсан юм л да. Тэгэхээр бол би энэ хоёр мөн сайхан магтж байна. Нэг гөрөөс арслан хоёр шиг юм суучаад би энийгээ муу их магтаж байна гэж хэлэх л байх л да. Гэхдээ энэ сэтгүүлчдийн энэ би нэг дуйлаан дуртай байгаад их дургу болоод байгаа юм. Сонгодог засаглалын хэлбэрт ордог юм шүү дээ сэтгүүлчид. Өөрөө хэлбэл би нэг томьёо би одоо шинэ гарах номдоо бичиж байгаа. Сэтгүүлчид гэдэг бол нүдэн доторх нүд. Энэ нүд буруу муу юм л харсан байвал нуухдаж өвдөн. Нүдний өвчин халдвартай. Олон сэтгүүлчийн нүд өвдөн. Нэг цэцэрлэгт нэг хүүхдийн ялх хүүхдийн нүд өвдөд ороход бүх хүүхдүүд нүд нь багшийн нүд өвддөг байхгүй. Тэгвэл нүдэн доторх нүд гэж ойлгоод сэтгүүлчдийн одоо баримтлах гол юм бол гар цагууны юм, бодтой юм. Тийм л юм байх хэрэгтэй. Сэтгүүлчийн ажил гэдэг бол уран зохиол шиг тийм агуу их тодотгол, хэтрүүлэл, гипербол гэж хэлдэг. Тэнийг шаарддаггүй шүү дээ. Гагц үнэн байх хэрэгтэй. Сэтгүүл зөв үнэн байх хэрэгтэй. Энэ ч бас улсыг өмүүлэх юм аа. Тий. Төр ардам хоёрын хооронд бол хутгаж байгаа юм байна шүү. Одоо бүх сэтгүүлчид биш л дээ. тий. Би ч олон нэвтрүүлэг дээр өөр сэтгүүлчд бидний энэ бүх юмд өнөөдөр нийгмийн сэтгэл зүйн хүмүүсийн одоо таны түр хэлсэн туйлшрал хийлгэхэд бидний оруулаад байгаа хувь нэмэр их байна шүү гэдгийг би өөрөө бодож хэлж ийсэн. Одоо нэвтрүүлгийн цаг дуусч байна. Би танаас түрүүчийн нэг үгнээс чинь говьдо сүүлчийн асуултыг асуух гэсэн энэ удаагийнхаа ярилцлагыг. Төрийн мэдрэмж гэдэг айхтар юм аа гэж та хэлчихлээ шүү дээ. Төрийн мэдрэмж гэдэг чинь тэр юу юм? Энд чинь нэг тусдаа ухаан биш шүү дээ. Тэнд байгаа хүмүүсийн ухаан уу? Эсвэл та тэрийг юугаар яаж тодорхойлох гэдэг? Төрийн мэдвэл космо ойлголтоор бол төрд байх хэрэгтэй юм байхгүй төрийн мэдрэмж гэдэг чинь. Төр тэр ядуурл, эмзэглэл одоо тэр ард түмний байгаа сэтгэл санааны болоод ахын тэдний бодол зорилгын ямагт мэдрэмж авч явах хэрэгтэй шүү дээ ард түмнээс. Эднэр чи юунд дуртай, юунд дургүй байна, юу үгүй ядж байна, юуг хайрлаж байна. Одоо эднэр чи юу дутуу? Энэ чинь хариуцлага байхгүй. Энийг мэдрэхгүйгээр яаж хариуцах юм? Хариуцахгүй шүү. Төр бол маш нэгэн арьстай байх хэрэгтэй. Эхийн хөх шиг тийм эмзэг арьстай байх хэрэгтэй төр. Тэгж ард түмэндээ сүүх вэ. Би ингэж л бодож ухамж явдаг. Тэгээ би төр түмний жалуудаж байгаа энэ төрийн дэд өндөрлгүүд одоо энэ орон дэд амьдарч байгаас би бол төр гэж чичиг дургүй. Төрийг барьж байгаа хүмүүс бол бодит чанар, төрүүл хоосон чанар би олон юмдаа хэлдэг. Төргойд энэ наадамдаар морь үе явж ин л гэж дуулаагүй. Их хурлын гишүүн төр морь уяад хомоол хугалж үзээгүй гэж морь уралдуулаад явж ийн гэж ярина үхээс өөр юм ярихгүй. Тийм болохоор бол төрийг би асар их мэдрэмжтэй ард түмнөө мэдэрдэг тийм төр байгаас. Тэгэхээр төрөө хүн мэдрээд эхэлнэ. Хүнд мэдрэгдсэн төр бол бүх оршин. Бид нарт мэдрэгдэхгүй байх шүү дээ. Бүр муугар л ингээд өөтөө бишэр бид нарт мэдрэгдээд байна шүү дээ.
хамгийн дэдрэгээ мэдрэгдээд эхлэх юм бол төрөн гэхгүй хүн хаана байна? Төрийн түшээд ингэхгүй хүн хаа байна? Төрүүл тэртээ төнгөө төрөнгөн төрмөн нэг. Өгтөн ижимнэ гэж хашгирна. Сайн явахын тулд төрмөн гэж дуурна. Тэнгэрмэн гэж дуурна. Гэхдээ тийм хүндтэй юмыг хариуцаж байгаа түшээд ямар байх ёстой юм? Бурхны өмнө нүгэлгүй, Тэнгэрийн өмнө нүгэлгүй амьдрах ёстой. Гэж л би бодож байна. За баярлалаа. За олон сайхан эрсдэл өгүүдийг, ухаарлал өгүүдийг би сонссон байгаа гэж бод. Та ойр ойрхон зөвхөн одоо би тантай сүлгээ яруу найргийн тухай та ярихгүй гэсэн болохоор чи асуусангүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ талын ухаанаа олон залуучуудтай хуваалцаж хэлэх цагт нь хэлж одоо та бүхний үг чинь манай залуучууд ухаантай болж. Би өнөөдөр өдөр 4 цагт шүтээсийн оюутнуудтай уулзлаа. Зааланд авахдахгүй, коридорт авахдахгүй байна. Гэхдээ тэр хүлээж авч байгаа үг мөг би үл ядарсан тань хэлмэ ярина шүү дээ. Нөгөө л үгүй тэднэрт би их баярлалаа. Тийм залуу өндийж явахад би ер нь ингэж дарчилж явах хэрэг байгаа юм. Заримдаа. Эднийг өнсөөл байж хэлт цагаан сараа. Үгүй тэгээд л одоо миний дээдийн заяа тэр. Би маргааш өглөөний тунгалаг сайхан мандасаа гэж боддог. Тэгээ ижи аав минь өгдөөд юм нутгалуулсан ингэрт юуны өмнө тусдаг юм чинь. Тэд минь элчээр бэлхэж байгаасаа гэж боддог. Бидний төлөө зовсон сэтгэл бүхний хариу нь өрөх хөөхтөн сайн яваасаа гэж би залбирдаг. Ингээ Монголын ард түмэндээ бүтэн байхын ихэрэл төвшүүл. Юм бүхэн бүтэн байхын ихэрэл төвшүүлье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ цаг үе үзэл бодол нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөлөө. Анхаарал үзэгч та бүхэнд баярлалаа. Энэ нэвтрүүлгөө маргааш давтагдана. Та бүхэн сонирхоо үзээрэй. Ингээд ирэх 5 гарагт эргэн уулзъя. Би саяхан бичнийг дөрвмөр уншиж. Тэгээ. Ерөөсөн дөрвмөр. Тэнийг хөнгөө их орон минь Тэнгэрийн эмнэлгийн сэхэнд байгаа. Түмэн олон сахиж байгаа. Төрийн түшээд нь эргэхгүй байгаа гэж. Би нэг ийм дөрвмөр бичсэн. Тэнийг уншчихъя. Тэгээ яг ингээд Тэнгэрийн эмнэлгийн сэхэнд их орон нэвтэж байгаа. Түмэн тэрнийг сахиж байгаа их орноо. Төрийн түшээд нь бол эргэхгүй байгаа гэсэн нэг юм мөрөдсөн. Тэгээд яг хөө нэг юм бол заавал тийм нэг их амттай чихэрсэг төгсөх албагүй бас нэг жоохон гашуун дуухан давстай төгсчихвэл давч чихрийн хоёрын үн адилах юм лээ. Ингээд төгсгөө. За баярлалаа.